За ингээд та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За би саяхан сонссон подкастаараа өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг биелүүлэхийн тулд, амжилтанд хүрэхийн тулд хэрхэн зуршлаараа өөрийгөө бүтээх вэ гэдгийг төлөвлөгөөгөө боловсруулаа. Та бүхэнд хуваалцахаар шийдлээ. За тэгээд би юу хүсэж байгаагаа эхлээд тодорхойлсон. За үүнд болохоор би бол ерөөсөө тийм артист хүн юм байна гэдгээ өөрийгөө бол тодорхойлчлоо. Ямар нэгэн байдлаар тийм урлагийн мэдрэмжтэй, тэгээ урлагийн чиглэлээр ерөнхийдөө өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой тийм хүн байна. За тэгээд ерөнхийдөө 3 хэсэгт хувааж үзлээ. Цааш нь нэмж болох бах. Чадварын хувьд, бие махбодын хувьд, тэгээд сэтгэхүйн хувьд ер нь ямар хүн байх юм бэ гэдгээ тодорхойллоо өөрийгөө. За чадварын хувьд бол нүүр будалт, зураг, сормос болон хөмсөг, тэгээд бас арилжаа хийдэг тийм чадвартай болохыг бол хүсэж байгаа. За нүүр будалтыг бол хийдэг, зураг бол зурдаг байгаа. Тэгээд энэ чадваруудаа илүү сайжруулангаа бас чадахгүй байгаа зүйлээ бол суралцах замаар энэ чадварыг бий болгоно. За бие махбодын хувьд эрүүл, зөөлөн, арьстай, чирэг, зөв хөгжилтэй болохыг хүсэж байгаа. За тэгээд хүний хувьд бол мэдлэгтэй, зорилготой, суралцах хандлагатай, цэгцтэй гэх мэт иймэрхүү мэдлэгийн хувьд сэтгэхүйн хувьд ийм болоосоо гэж өөрийгөө хүсэж байгаамаа. За ингийн тулд би юу хийх вэ гэх юм бол чадвараа ахиулахын тулд мэдээ сургалтанд суух ч юм уу, эсвэл чөлөө цагаараа өөрийнхөө чадварыг ахиулсан айлд шинэлэг зүйлийг туршиж үзэх хэрэгтэй болж байгаа. За бие махбодын хувьд эрүүл байхын тулд дасгал хийж зөв хооллох, хүний мэдлэгээ ахиулахын тулд ном уншаач, подкаст сонсох гэдэг ч юм уу, иймэрхүү зүйлс гарч ирсэн. За тэрийг бол би ихлээд шин зуршлыг бий болгоход бол ихэвчлэн хүмүүс залхуурдаг, шантардаг, сонирхолгүй санагддаг. Тэгээд өөртөө таатай байдаг, дуртай хийх дуртай зүйлстэйгээ холбох хэрэгтэй. Тэгэх юм бол зуршлаа бүтээж чадна гэж сонссон учраас өөрийнхөө хийх дуртай зүйлстэйгээ шин зуршлуудаа холбосон. За жишээлбэл өглөө босоод агаарлах. За агаарлах юм бол мэдээж эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг учраас ингэж холболоо. Кофе уух бих дуртай учраас төлөвлөгөөгөө бодож өөрийнхөө төлөвлөгөөнийхөө тухай бодё гэсэн тийм тавьсан. Тэгэхгүй бол цаг гаргаж ерөөсөө бодож чаддгүй. За дараа нь болохоор унтахынхаа өмнө усанд орохынхаа өмнө дасгал хийх. Дасгал хий гэдэг боловч яг хизээ хийх нь тодорхойгүй, зав гарахаараа хийдэг. Тэгээ хизээ зав гарах бол гэж бодсноосоо болж бас их стресстэй. Тийм учраас усанд орох болгондоо 5 минут, 10 минут ч юм уу дасгал хийчихэд усанд орох юм бол 2 давуу талтай. Нэг нь болохоор дасгал хийсний дараа усанд орохгүй бол би хөлөрдөг учраас дээрэс нь нэгэн усанд орох гэж байгаа юм чинь дасгалаа хийчихвэл зүгээр гэж бодлоо. За тэгээд дэлгүүр хийсэнгээ гэдэг ч юм уу иймэрхүү 9 зүйлийг бичсэн. За энийгээ бол ингээ биччихээр ингээд дахин унших хэрэг гардаг учраас өөрийнхөө амьдралын хэм маяг болох үүднээс ерөөдөө л ингээд зургийн хэлбэрт оруулчлаа. За одоо би энийг хөрөгчөн дээрээ наачна. За ерөөдөө бол энэ хідэн зүйл байгаа боловч надад бол өөр олон зуршлууд байдаг. Тэр болох нь болохоор аль хэдийнэ тийм төвгүүхнэр хийдэг зуршил болцсон учраас би эндээ оруулсангүй. За тэгээд шинээр хийх гэж байгаа зуршлуудаа энэ дээр бичлээ. За сэрсэн гэдэг үг харангуйтаа би агаарлаарай гэж бичсэн. Гадаагараарай гэсэн үг. Өглөө боссон байна. Агаарлаарай. За цэвэрлэгээ хийсэн үү? Цэвэрлэгээ хийх жоохон төвөгтэй байдаг. Тийм учраас цэвэрлэгээ хийсэн үү? За тийм бол кофе ууш шүү гэдгийг сануулж байна. Хэрвээ кофе уух гэж байгаа бол ямар нэгэн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Нэг шүүгээч болтгоо бүтээ арчдаг ч юм уу, эсвэл аягаа угаадаг ч юм уу, шалаа угаадаг ч юм уу, ямар нэгэн цэвэрлэгээ хийчихэд кофе ууна. Тэгснээр өөрөө урамшуулж ин гэсэн үг байхгүй. Хүн аливаа хэцүү зүйл ч юм уу, сонирхолгүй зүйл хийснийхаа дараа өөрийнхөө таатай зүйлийг хийснээрээ түнээсээ урам авдаг гэдэг утгаараа энийг ингэж орууллаа. За нүрээ буудах болгондоо шинэлэг байлгаарай гэж байгаа.
шинэлэг байлгаснараа би нүр бодолтынхаа чадварыг сайжруулна гэсэн үг. За хоол эзнэ үү? Тэгвэл зураг зураарай. Хоолны дараа ихэвчлэн огцом хөдөлгөөн хийгээд хэрэггүй байдаг учраас бас унтаж болтгоо. Тийм үед бол зураг зурах нэ. За гадаа гарсан уу? Гадаа гарсан болвол дандаа бясалгана. Гадаа гарахаараа ихэвчлэн уцаа оролдох гэдэг. Тэгэлгүйгээр уцаа далт хийгээд бясалгаж бодно. Одоо ерөнхийдөө бол амьсгалын дасгал. Бясалгал болон амьсгалын дасгал. Энэ амьсгалын дасгал болохоор элдв хэрэггүй бодохоос сэргийлж өөрийгөө тайвшруулж тарих толгойг амраадаг. Тийм учраас энэ айгүй чухал байгаа. За би дуртай кофегаа уусан болвол дараа нь төлөвлөх ажлаа хийгээрэй. Кофе уусан үед бишээ. Ууж байхдаа төлөвлөнө. За уух үедээ гэдэг ч юм уу те. Уух үед. За гадаа байх үед. За энэ болохоор өмнө гэж эдрийг ингээ хаалтанд оруулчихъя. За тэгээд кофе. За усанд орохын өмнө тасгал нөгөө өмнө ярьжсэн. Дэлгүүр хэсэгтээ заавал эрүүл хүнс аавна. За энийг болохоор энэ зуршлуудыг бол хараахан одоо хэрэгжүүлж үзээгүй байгаа. Тийм учраас өнөөдрөөс эхлээд ингээ хэрэгжүүлэхээр шийдсэн байгаа. Эхэндээ бол хэцүү санагдах бах. Тэгээд зуршлаа болгочих юм бол тодорхой хугацааны дараа 10,000 цаг хэрэгжүүлсний дараа энэ маань одоо автоматар хийдэг болно. Би усанд орох гэж байгаа юм чинь таслаа хийдаа гэдэг ч юм уу тийм. Бүр нөгөө өөрийнхөө зуршил болгоод энгийн болгохтлоо би одоо энэ зуршлуудыг бол санаж биелүүлж явах нэ. За та бүхэн ч гэсэн өөрсдийнхээ шин зуршлаараа өөрийгөө бүтээгээрэй гэж зөвлөх байна. За амжилт хүсье. Анхаарал тавьсан баярлалаа.